гэж харж байгаа. За яг тэр нөгөө хаагдсан газрын хэсгийн маань ачаал энэ дээр бүрэн хэмжээгээр биш юм байхад тодорхой хуваар энэ дээр ирнэ л гэж ингэж тооцоолж байгаа. Тийм учраас энэ нөгөө богино хэмжээний замуудын сэтэлгээнүүдийг нэгээр хийж байгаа шүү дээ. Зохион байгуулалтад ингэж хийж байгаа. Тэгэхээр яг энэ замын тухайд аль замын ачааллыг илүүтэй авах вэ? Одоо мэдээж энэ замын цагдаагийн уртлын нөгөө уулзарын замын ачааллыг энэ дээр аавна гэж тооцоолж байгаа шүү дээ. Маш нэлийн их хувийн. За цаашаагаа бас ихад 3 4 газар гаргаж байгаа учраас тэр замууд дээр ингээд ачааллыг хязгаартаагаар оруулахыг цагдаагийн байгууллагаас тэгж ажиллана угаасаа. Тодорхой хэмжээгээр бууруулна гэж байна. Тэгэхээр ер нь бол ачаал нэмэгдэнэ л гэсэн үг тийм ээ? За ер нь бол цагдаагийн байгууллагаас зөвлөмж бол хөргүүлж байгаа шүү дээ иргэдтэй. Энэ зөвхөн гүүрний асуудлууд биш ахаад нөгөө долооны шугам хоолойны засварын ажлууд явагдана. Ингээд ирэхээр жирийн үед ачаал ямар байдаг зам маань энэ олон газрууд ингээд тупик болоод ирэхээр тэр замууд бүгд ингээд ачаал авнаа л гэсэн үг. Тийм учраас мэдээж ачаал тэр хэмжээ жирийн урд нь байсан хэмжээнээс 2-3 дахин нэмэгдэх юм урьдчилсан одоо юм харагдаж байна. Тийм учраас бид нар зөвлөж байгаа иргэдээ аль болох хувийн тээврийн хэрэгслийг ашиглалтаасаа татгалзаараа гэж зөвлөж байгаа. За цагдаагийн байгууллага замын тэр дотроо замын цагдаагийн албал урьдчилсан цагаар бүрэн бүрэлдэхүүнээр бол ажиллаж байна энэ дээр. Дугаарын хязгаарлалт дээр цагдаагийн байгууллагын зүгээс ямар байр суурьтай байгаа вэ? Тэгс сонгоод байна. За энэ дээр бол би байр суурь хэлэх юм бол байхгүй шүү дээ. Дугаарын ердөөс захиргааны ерөнхий хуулийн зааснатайгаа санал нөгөө сонсох ажиллагаа явагдаж байгаа. Энэ бол үргэлжлээ явагдаж байна. Тэрний дараа шийдвэр гаргахснаа шийдвэрээ гаргах ба. Цагдаагийн байгууллага гаргасан шийдвэрийг хэрэгжилтэнд энэ тавьж ажиллах. Түр зам маань 400 м-ийн урттай голдоо одоо дунд голын одоо урсгал орж ирдэг. Эндээгээр одоо түнэлдэж төр гүүр барьсан байгаа. За тэгээд төмөр замын фрезер бас давж байна. Давж гарч байгаа. Энэ зам маань бол одоо 400 сая төгрөгийн өртөгтэй 400 м-ийн урттай ийм зам 14 хоногийн хугацаанд барьж дуусгаад өнөөдөр замаа нээж байна. Дараагийн замууд нийт түр зам. За өнөөдөр бол нийт 7 замаас 5 замыг гарцыг гаргаад байна бид нар. Одоо нарны замаас Махатма Гандигийн гудамж руу холбосон одоо 400 м зам маань одоо ингээд нээж байна. За мөн Махатма Гандигийн гудамжнаас одоо Хүннүү хорооллын зам руу одоо холбосон зам маань нээгж байна. Хүннүү хорооллын замаас цаашаа удирдлагын актем руу хөндлөн замууд маань бол нээгдээд байна. Мөн одоо Баян Монгол хорооллын зүүн талын одоо Саруул отхны Дөхөн гарцын маань зам бол баруун зүүн эргэлтэйгээр бас нээгдэж байна. Тийм ийм байдлаар замууд маань нээгдэж. Үлдсэн хоёр зам нь бол одоо Сураагүй Монгол гэх компани газар дээгүүр одоо гарч байгаа юм байна. Энэ маань бол одоо гадны хөрөнгө оруулалтаа тэгээд тузан хорлжиж хариу өгнө гэд хүлээлтийн байдалтай байна. Тэд нар маань оролдоод одоо төр замынхаа гэрэг хийгээд замаа ашиглуулъя, газраа ашиглуулъя гэж бид нар бол тэрийг бол одоо 14 хоногийн хугацаанд бол ашиглалтаа оруулах бэлэн тэгэл ангаа хүлээж байна одоо. Ийм байна. Түр замууд барьж байгаа ч гэсэн ачааллаас 2-3% нэмэгдэнэ гэд замын цагаас хэлж байна л та. Дугаарын хязгаарлалт яг юу болж байна? За дугаарыг хязгаарлалт бол одоо санал авсан боловч одоогоор бол иргэд маань бол одоо дугаараа хязгаарлахгүй байхаар одоо хүсэлтэд өгсөн байгаа. Тэгээд санал бол дэмжигдээгүй дугаар хязгаарлалт гэсэн санал маань бол дэмжигдээгүй учраас одоо замын хөдөлгөөнөө зохион байгуулад бид нар одоо шүн одоо ачааны одоо дэлгүүрүүдийн одоо тээврүүдийг бол одоо шөнөөр явуулах тийм ээ. Одоо даацын машинуудыг баруун зүүн чиглэлээр явуулах юм уу одоо нэлээдгүй ажлуудыг замын цагдаатайгаа хамтраад одоо хийж байгаа. Мөн одоо манай энэ төр зам маань бол одоо яг одоо замын цагдаагийн гарцны хувьд бол ер нь жигд ачааллаа авна гэж бид нар бол тооцож байгаа. Хамгийн гол иргэд маань одоо замаа зөв сонгоод одоо хөдөлгөөндөө соёлтой оролцоход бол ачаал хэвийн үргэлжлэнэ гэж тооцож байгаа бид нар. Тэгээд 400 саяар барьсан замаа дахиж ашиглах юм уу? Энэ замыг 2 жилийн жил 6 сарын хугацаатай ашиглаад тэгээд энэ зам маань одоо ашиглагдахаа болно гэсэн.